бацгаана уу? За өнөөдрийн мэндийг хүргэе хүүхдүүдээ. За өнөөдрийн маань хичээлийн сэдв тодорхойлогдох мужи. За логарифм тригонометрийн илтгэж функцийн тодорхойлогдох мужийг олох бодлогоод нь. За 2006-аас 2016 оны эсэлтийн ерөнхий шалгалтанд иржсэн бодлогуудыг бодно. Гэсэн зорилготой өнөөдрийн хичээлийг орё. За анхны бодлого харъя. За 2007 онд иржсэн бодлого байна. За энэ дээрх тэнцүү 3 логарифм 2 сүрт x квадрат сан 2x хасах нь 8 дээр нэмэх 6 язгуур дотор 9 сухны x-ийг баг x дээр нэмэх 5 функцийн тодорхойлогдох мужийг олоорой гэсэн бодлого байна. За би хариулт зөв гэж бодсон байна. За бодтыг бүгдээрээ харъя. За логарифм функцийн аргумент бол тэгээс их байж утга гарна. За 6 гэдэг маань тэгштэй учраас тэгш язгуур дотор функц бол тэгээс их үе тэнцүү тохиолдолтой гэж аа. За хуваар байгаа илэрхийлэл маань тэгээс ялгаатай байж утга гарна гэдэг. За энэ гурван тэнцэтгэл энэ системийг бодоход тодорхойлогдох мужийн хариу гарнаа. За энэ эхний нэгдүгээр тэнцэтгэл жишээг өргөжлөн задлахаар x дээр нэмэх нь 2x-ээс 4 гэсэн өргөжлөн задлаа тэгээс их гэж авъя. За хоёрдугаар тэнцэтгэл жишээг болохоор 9-с сухны x-ийг x дээр нэмэх нь 5-аар өргөжлөө тэгээс их тэнцүү. За x нь бол хасагтаас ялгаатай. За эхний тэнцэтгэл жишээс завсар нь бол хасах хязгааргүйс 2 4-өөс нэг хязгааргүйгээ завсар шийд гарч байна. За хоёрдугаар тэнцэтгэл жишийн хариу болохоор хасах 5-аас 9. За ингээд хасах 5-тай тэнцэж болохгүй гэдэг нь завсраа илэрхийлээд хасах хязгааргүйгээс хасах 5, хасах 5-аас нэмэх хязгаар. За эндээс хариу бол би хариулт зөв байна гэдэг нь бол энэ шийдүүдийг давхцуулаад давхцсан шийдийг харна. За энэ бол энэ бүгдийн тодорхойлогдох мужи юу хариу тахнэ. За хоёрдугаар бодлого. Харъя. За логарифм x дээр нэмэх нь 2, хуваах нь x-ээс 2 нэмэх нь язгуурдаар 15 дээр нэмэх нь 2x-ээс x квадрат функцийн тодорхойлогдох мужийг олоорой гэсэн. За хариулт бол и дээр гарсан байна. За хэрхэн бодолтыг хийхийг харъя. За логарифм функцийн аргумент бол тэгээс их байна гэдгээс x дээр нэмэх нь 2-ыг хуваах x-ээс 2 тэгээс. За язгуурдаар илэрхийлэл маань тэгээс их үе тэнцүү гэдэг. Бодохын тулд 15 дээр нэмэх 2x хасах нь x квадрат тэгээс их үе тэнцүү. За үржигдхэн болгоно x дээр нэмэх нь 2x-ээс 2 тэгээс их. За энэ хасах x квадрат байгаа учраас нэмэх x квадрат болоход гишүүн бүрийн тэмдэг нь өөрчлөгдөж байна. Хасах 2x хасах 15. За тэмдэг эргэж харах нь тэгээс бага үе тэнцүү гэж харна. За ингээ үржигдхэн болгосон хариултуудаас завсраа бичиж. За тэгэхээр x дээр нэмэх нь 2-ыг үржигээс 2 тэгээс их гэдгээс завсар маань хасах хязгааргүйгээс хасах 2, 2-оос нэмэх хязгаар гэж харна. За x нь 5-аас x-ээс 5, x-ийг дээр нэмэх нь 3 үржир маань тэгээс бага үе тэнцүү гэдэг. За завсар нь бол хасах 3-аас 5 хооронд гарч байна. За одоо эндээс шийдээ нэгтгэх юм бол хасах 3-аас 2 хүртэл, хасах 2 хүртэл, 2-оос 5 хүртэл гэж гарахаар и хариулт зөв байна. За 3 дахь бодлого. За хоёр тэнцүү арк косинус x-ээс 1 багах 3 хуваах нь язгуурын дор x-ийг үржих x-ээс 5. За а хариулт зөв гэж гарсан байна. За бодолтой ихэнд бол бүгдээрээ эхний арк косинус функц бол хасах нэгээс их үе тэнцүү, нэгээс бага үе тэнцүү гэсэн завсар давхар функц бодох нь. За тэгэхээр энэ нэг бодгороо за 3 гэсэн энэ хуваарьтайгаа тоог бол нэгийг хасах нэгийг үржээд бас мөн нэгийг үржиж гэнэ. Тэгэхээр хасах 3-аас их үе тэнцүү, x-ээс 1, 3-аас бага үе тэнцүү гэсэн давхар тэнцэтгэл биш болж. За нэгийг тэндийнхаа эсрэг талд хасах нэгийг тэндийн эсрэг талд гаргахаар за хасах 2-оос их үе тэнцүү, 4-өөс бага үе тэнцүү гэсэн x гэдэг утга маань болоод эндээс хасах 2-оос 4 гэсэн завсрын шийд гарна. За одоо дахиад юу бодох вэ гэхээр язгуур дотор байгаа илэрхийлэл маань тэгээс их үе тэнцүү. За хуваарь байгаа учраас тэгээс ялгаатай. Тэгээд тэнцүү мөртлөө тэнцэхгүй гэсэн хоёр зөрчилтэй байгаа учраас их гэдэг утгыг аваад бодъё. Тэгэхээр x-ийг үржих x-ээс 5 тэгээс их учраас завсар дээр бол хасах хязгааргүйс тэг 5-аас 1-ээс гарах. Одоо энэ хоёр завсраа
тогтолцуулаад шийдээ бичгээр хасах 2-оос тэг гэсэн завсарт хариу гарах нэ. За дараагийн бодлого. За 2 тэнцүү 3-1-ийн 2x-с 1x квадрат функцийн утгын мужийг олоорой гэсэн бодлого. За и хариулт гарсан байна. За тэгэхээр эхлээд функцийн утгын мужийг олохын тулд x-ийн y-ийн байрыг солиод y-ийг нь олж. За тэгээ x y-ийг солилоо. За y-ийн оронд x-ийг бичээд x-ийн оронд y-ийг бичиж. За эндээс ингээд бодолтой ихээр за x гэдгийг суурь ижил болгохын тулд 3-1 суурьтай логарифм 3-1 суурьтай x гэдэг. За 3-1 суурьуд ижил болсон учраас хөртөрүүдэд тэнцвүүлнэ. За тэгэхээр y квадратаас хасах нь 2y-ийг нэмэх нь логарифм 3-1 суурьтай x. Тэнцүү тэг гэсэн тэгштэл болчихлоо. За эндээс тодорхойлогдох мужаа олохоор нэгээс хасах нь логарифм 3-1 суурьтай x тэгээс хүү тэнцүү. За тэгвэл логарифм 3-1 суурьтай x нь нэгээс бага. За одоо эндээс суурь ижил олохын тулд логарифм 3-1 суурьтай 3-1 бол нэгтэй тэнцүү. За эндээс x нь бол 3-1-ээс их. За энэ суурийн логарифмын суурийн тоовол тэгээс их нэгээс бага. Тохиолдолд тэмдэг маань иргэдэг байна. За ингээд 3-1-ээс нэмэх хязгааргүй завсар шийд тодорхойлогдно гэсэн. За 5 дахь бодлого. За 2 тэнцүү язгуур дор x-ээс хасахыг үржих тангас 36-11-ийн пигэлсэх тангасны функцийн тодорхойлогдох мужийг олоорой гэсэн бодлого. За 11 оны бодлого нь за C хариултан дээр 100 гарсан байна. За тэгэхээр өржигдөхүн тус бүрий тэгээс их үе тэнцүү байх ёстой гэхээр тангас 36-11-ийн пигээс тангас 1 илэрхийлэх тэмдгийг бол тодорхойлно. 36-11-ийн пиг бол 11 үрж 180 градус хуваахын 36-гийн 55 градус гарч байна. За пигээс хасах нь 180 гэдэг бол тэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр нэгээс хасах нь x 0 градус бол 180 градусыг хуваах нь p нэгтэй тэнцүү гэсэн үг. За тэгэхээр тангас 36-11-ийн пигээс тангас 1-ийг хаснаа гэдэг маань одоо энэ утгаа орлуулж байна. За 1 гэдэг маань 180 градусыг хуваах 314 p утга энэ дардианаар бас илэрхийлж байна. За тэгэхээр одоо энэ тоо утгыг харахаар тангас 55 градусаас тангас 57.3 градус гэдэг тэгээс багтаа гарч байна. Тэгэхээр үржигдэхүүн нэг үржигдэхүүн тэгээс бага бол нөгөө үржигдэхүүн тэгээс их байх хэрэгтэй гэж үзэж байна. За ингээд эндээс x нь хасахын зарав гэж 1 гэсэн завсарт шийд гарах нэ. За дараагийн бодлого. За 2 тэнцүү арксинус 2-ны x-с хоныг баах язгуур дор 1-с 1x квадрат функцийн тодорхойлогдох мужийг бол. За C хариулт бодолд хийсэн байна. За тэгэхээр тодорхойлогдох мужийнхаа очлох утгуудаа нөхцөлийг бодно. За тэгэхээр язгуур дор 1-с 1x квадрат тэгээс ялгаатай байна. 1-с 1x квадрат тэгээс их үе тэнцүү байна. За арксинус функц маань хасах 1-с их буюу тэнцүү, 1-с бага буюу тэнцүү байна. За энэ системийг бодъё. За ингээд бодохоор 1-с 1x квадрат тэгээс их гэдээс тэг бол хасах 1-с их учраас тэмдэг зөрсөн учраас шийд бол хасах 1-с 1. За дараа нь за хасах 1-ийн тэмдгийн эсрэг талд гаргахаар тэгээс их 2-ны x 2-оос бага буюу тэнцүү гэсэн утга гараад за x нь бол одоо 2-оор үржүүлээд авахаар x нь тэгээс их буюу тэнцүү 4-өөс бага буюу тэнцүү. За ингээд тэгээс 4 гэсэн утга. За одоо шийдвүүдээ нэгтгэхэд ичих юм бол тэгээс 1 гэсэн хариулт буюу C хариултанд гарч байна. За дараагийн бодлого. F(x) тэнцүү arc cosинус 4-ний x дээр нэмэх нь язгуурын дор 5 дээр нэмэх нь x-ийг үрж 3-аас хань x функцийн тодорхойлогдох мужийг олоорой гэсэн бодлого байна. За би хариулт өгж гарсан байна. За хэрхэн бодох вэ гэхээр arc cosинус бол хасах 1-с 1-ийн оронд учраас 4-ний x нь хасах 1-с их буюу тэнцүү, 1-с бага буюу тэнцүү. За 5 дээр нэмэх нь x 3-аас хань x-ийг үржрүүл язгуур дотор байгаа учраас тэгээс их буюу тэнцүү гэдэг аав. За одоо ингээд бодохоор x нь бол хасах 4-өөс их буюу тэнцүү, 4-өөс бага буюу тэнцүү энэ хуваараа бол үржүүлээд өгч байна.
За тэгэхээр хасах 5-аас x нь их үе тэнцүү 3-аас бага үе тэнцүү. За энэ дээр шийдүүдээ нэгтгээд харах юм бол хасах 4-өөс 3 гэсэн шийдэн дээр зөв хариулт гарах нэ. За 8 дахь бодлого. За 2 тэнцүү тангас x-ээс сум 3-ыг хуваах x дээр нөхөн 2 нэмэх нь арксинус x дээр нөхөн 2 функцийн тодорхойлогдох мужийг олоорой гэсэн бодлоо. 2015 оны бодлоо. За хариулт зөв гэж гарч байна. За бодлтыг харъя. X-ээс сум 3-ыг x дээр нөхөн 2 таваасан. Өдөр бол тэгээс их байна. За арксинус x дээр нөхөн 2 бол хасах 1-ээс их үе тэнцүү 1-ээс бага үе тэнцүү. За одоо энэ эхний дахиад хуваар дээр байгаа x дээр нөхөн 2 бол тэгээс ялгаатай гэсэн энэ 3 тийг бодно. За тэгэхээр эхний 1-р тэнцэтгэл бишийн завсар бол хасах хязгааргүйс хасах 2 3-аас 1 хязгааргүй гэж асууна. За тоон интегралын шугамн дээр тэмдэглээд харахаар энэ завсарт гарна. За дараа нь x нь бол хасах 3-аас хасах 1-ийн хооронд гэсэн дараагийн 2 дахь нь завсраар гарч байна. За дараа нь хасах 2-оос ялгаатай гэсэн учраас за энэ дээр болохоор x бичээд өгье. X гэдэг бол за энэ ийшээ гарахаараа хасах 3-аас их. За энэ дээр болохоор хасах 1-ээс бага. За ингээд шийдэл нь болохоор ингээд завсраа бичгээр юм дээ. За энд болохоор x нь ялгаатай хасах 2. За хасах 2-оос ялгаатай учраас завсраар илэрхийлэх хасах хязгааргүйс хасах 2. Хасах 2-оос 1 хязгааргүй. За шийдүүдэд тасцуулаад харахаар хасах 2-оос хасах 3-аас хасах 2-ын хооронд гэсэн шийдвэл тодорхойлогдох мөч гарах нэ. За тэгэхээр өнөөдрийн бодлогод бол 2007, 2009, 2012, 2014, 2015 оны бодлогуудыг бодлоо. Энэ хуулиудыг бас дахин давтаж бодож үзээрэй. Амжилт хүсье хүүхдүүдээ.